Хөршөө өөрийнхөөрөө хайрл гэдэг нь Матай 22-ын 36-аас 40-р ишлэл. Есүсийн хийсэн хоёр дахь хамгийн агуу тушаал юм. Есүсийн дагалдагчдын хувьд бид дэлхийг тэдний аврал тэмүүсэн хайраар хайрлах ёстой. Бид энэ хайрыг олон янзаар илэрхийлж болно. Бидэнтэй илүү ойр байгаа хүмүүстэй бид өвчтөе үед нь очиж, туслаж, хэрэгтэй үед нь очиж, зовлонтой үед нь сонсох чих тавьж, эсвэл гэртээ урьж болно. Эллен Уайт бидний болон аврал өгөхийг хичээж буй хүмүүсийн хоорондын холбоог бэхжүүлэх санаанд оромгүй аргын тухай ярьж байна. Тэрээр бид сүнснүүдийг аврахад туслах Бурхны үйл хэрэгт хэдий чинээ их хөрөнгө оруулалт хийх тусам тэдгээр нь бидний зүрх сэтгэлд ойртох болно хэмээн бичжээ. Гэхдээ яаж ийм байх боломжтой вэ? Бурхны үйл хэрэгт хөрөнгө оруулах болон биднийг аврахыг хичээж буй хүмүүстэй сэтгэл хөдлөлийн холбоо бий гэдгийг та төсөөлж байна уу? Бид ядус тусалж 11-гээ буцааж өргөх болгондоо Бурхны үйл хэрэгт хөрөнгө оруулж байдаг. Бидний зүрх сэтгэл Есүсийн амиа зориулсан хүмүүст илүү ойртдог. Бид өөрсдийн хүслээ адаг тавьж Бурхныг нэгдүгээр тавих болтугай.